Сайн байцгаана уу хүмүүжигчдээ. Сайн байцгаана уу. Одон мэдээ та бүхэнтэйгээ мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд 2026 оны бүх улсын амихан өдрийн гол талбарын ажиллагаа Улаанбаатар хотод явагдсан. Өвөр Монгол амихан хөгжилтөөр жолоодуулж чанарлах хөгжилтийг ахгүйж байгаа. Нутгийн дуу хангин нам 2026 оны бүх улсын үжүүлэг тоглолт ордост эхэлсэн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 8 сарын 15-ны өдөр бүгд найрамдах дундад улсын амихан орчин тойрны хуулийн бичгийг хэрэгжүүлсэн анхны өдөр 2026 оны бүх улсын амихан өдрийн гол талбарын ажиллагаа Улаанбаатарт явагдлаа. Улсын хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөлийн дэдэрхлэгч Жуу Хайбын оролцсон эхлэлтийн ёслолд яриа тавьж өөртөө яс хорны намын хорооны дэд шүүжи, өөртөө яс хорны ардын засгийн ордны тэргүүлэгч Боган яриа тавилаа. Байгалийн эх байдлын яамны дэд сайд Жуушин, амихан орчин тойрны яамны дэд сайд Дүнбо Тун, улсын ашиглалтын яамны ерөнхий төлөвжүүлэгч Юйчи Ян, улсын ойшгоо нутаг бэлчээрийн товчооны дэд товчоон дарга Жан Лимин, Ухаант залуучуудын өвлөлийн төв хорооны шүүжи нарын газрын шүүжи Хубайжин оролцсон байна. Олон улсын холбоот байгууллагын туслагч нарийн бичгийн дарга, олон улсын холбоот байгууллагын нарийн бичгийн даргын чагуурын ажиллагаа болоод эрэгтгшээр хэлбэр хувиргах онцгой зөвлөгч Селвин Чарльз Харт видеогоор дамжин яриа тавьжээ. 2026 онд бүх улсын амихан өдрийн гол талбарын ажиллагааг улсын хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөлөөс хамаатай салаа мөчр болоод өөртөө яс хорны ардын засгийн ордонтой хамтаар эрхлэв. Хамаатай салаа мөчрийн хариуцлагатан бүгд найрамдах дундад улсын амихан орчин тойрны хуулийн бичиг эргэлтэт аж ахуй зэрэг голдлогтой уулгын тойронд тайлбарлалт хийжээ. Ардын хамаг дэд байцах хорооны хянан байцах нийтийн асрамжийн жаалгын үйлчлэгийг батлах, үзэсгэлэнт дундад улсын байгуулалтын нийтлэг жишээ, байгалийн эх байдлын яамны бохирдолгүй уурхайн байгуулалтын үр бүтэмж, улсын ашиглалтын яамны улсын ашиглалтын ажил төрлийн бохирдолгүй доор нүүрсрэгчд хэлбэр хувиргалтын үр бүтэмж, улсын ойшгоо нутаг бэлчээрийн товчооны 3 умартын инженерэн болоод улсын чичирлэгийн байгуулалтын үр бүтэмж, Өвөр Монголын өөртөө яс хорны амихан боловсны байгуулалтын үр бүтэмж зэрэг чухал үр бүтэмжийг төвлөрүүлэн нийтэлж, үзэсгэлэнт сайхан дундад улсын байгуулалтын үр бүтэмжийг гүйцэд харуулжээ. Хамаатай ажил төрлийн нийгэмлэг хамтран 2026 оны бүх улсын амихан өдрийн бохирдолгүй доор нүүрсрэгчд ажиллагааны уриалгыг нийтэлж, Улаанбаатар хот 2026 оны бүх улсын амихан өдрийн Улаанбаатарын уриалгыг нийтлэн нийгмийн эл этгээдийнхэн бохирдолгүй хөгжилтийн үжилтийг үйлдвэжүүлж хамтаар үзэсгэлэнт сайхан гэр орноо байгуулахыг дайчилжээ. Эхлэлтийн ёслолоос өмнө хуралд оролцохсод хамтаар амихан боловсны байгуулалтын үр бүтэмж болоод амихан бүтээгдэхүүнээ таниалчуулгын үжүүлгийг үжжээ. Амихан өдрийн ажиллагааны хугацаанд үндсэн шат орон нутаг олон улсын зохион байгуулалтын төлөөлөгчид амихан боловсны байгуулалт дундах үндсэн шатны үлгэр амихан боловсны байгуулалтын туршлага дундад улсын амихан боловсны байгуулалт болоод бохирдолгүй хөгжилтийн ойлгогдохуйн олон улсын ач холбогдол зэрэг гол сэдвийн тойронд санал туршилгаан солилцжээ. Ойрын жилд Улаанбаатар амихаг тэргүүнд тавьсан бохирдолгүй хөгжилтийн замаараа говьшгүй замж амихан бүтээгдэхүүнээ өртгийг бодох зэрэг талаар дуурайж болох, түгээмэлжүүлж болох туршлагыг бүрэлдүүлэн 2025 оны 11 сард улсын амихан бүтээгдэхүүнээ өртгийг биелүүлэх тогтцын туршилтын газраар сонгогдсон улсын умартын чухал амихан аюулгын халахвчийг бэхжүүлэхэд хувь нэмэр үжүүлсэн байна. Бүх улсын амихан өдрийн гол талбарын ажиллагаан дээр эл этгээдийн төлөөлөгч амихан үр бүтэмжийг үжүүлж, улиралтын арга замыг сөвөгчлөн, доор нүүрсрэгчд үйлдэлгээр хүчнэн төвлөрүүлж, хуулиар засахаар баталгаа болгон, хөхөөл хөхөмдөг улсыг орлогоо нэмэгдүүлэх хөгжилтийн ногоон дэвсгэр өнгө болох тухай ярилцсан байна. 15-ны өдөр хэрэгжүүлсэн бүгд найрамдах дундад ард улсын амихан орчин тойрны хуулийн бичих нь хуралд оролцогчдын ярилцах сэдэв болжээ. Жэжэжмүжийн Хүүжүү хотын Анжишэнэ Юйцун тосхны намын үрийн шүүжи тосхны зөвлөлийн эрхлэгч Ван Юйчэн бол намын нагаан уулс алт мөнгнөөс үнэтэй гэх ойлгогдгүйнийг дурдсан газраас ирсэн. Бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч болсны хувьд амихан орчин тойрны хуулийн бичгийг туурвах явцад Ван Юйчэнгийн хатуу биет хаягдмал утсыг шийдвэрлэх тухай сануулга нь амихан хуулийн бичигт хэрэглэгдсэн байна. Ван Юйчэн Юйцун тосхны туршлагын тухай хэлэхдээ өнгөрсөнд Юйцун тосхон уулыг дэлгвчин уурхай малтаж амихан өвдөгдөл хүнд ночтой байсан.
21 жилийн сэлвэн засаж хамгааснаар өөрх бүр тариачин айлын жугаачлал эрхлэх болсон байна. Бүгд найрамдах дундад ард улсын амихан орчин тойрны хуулийн бичиг нийтлэгдөхөөс өмнө олон иргэн амихан орчин тойрны төрлийн хууль хааж байсан. Амихан орчин тойрны хуулийн бичиг нь эдгээр хууль дүрмийг нэгтгэсэн гэлээ. Удамбайр хотын хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөлийн дэд эрхлэгч Шаоши Хуйгаас бид амихан орчин тойрны хуулийн бичгээр үндсэн журамлал болгож амихыг тэргүүнд тавих бохирдлгүй хөгжилтөөр жолоодомж болгосон чанарлаг хөгжилтийн замаар жамарахыг баримталж хүн байгаал ээж огчлтой хамт орших одогчилсон үлгэр дуурайлыг үүднэ гэлээ. Өвснө билетээс салхи гэрэлд үн тогтоох чөвөр чахалгааны өртгийг нэмэгдүүлэх хүртэл Өвөр Монгол байгалга амихан өртгийг шинээр тогтоож амихан бүтээгдэхүүний өртгийг биелүүлж байна. 8 сарын 13-ны өдөр Хянган аймгийн Аршаан хотын Дөрөл ойшгуун талбайд хүрэхэд энэ жилийн 4-р сард шинээр ойжуулсан нүүрстрэгчийн саармагжлын ойн ургалт маш сайн байхыг олж харлаа. Аршаан хотын ойшгуун нутаг улчирын товчооны мэрэгжлийн ажилтан модон чихийн байдлыг байцааж байлаа. Хянган аймгийн Аршаан хотын ойшгуун нутаг улчирын товчооны ажилтан Ханьюан хэлэхдээ 88-г 8 муу газарт бачраа 60 нарс тарьж эдгэрэлтийн норм нь маш өндөр гэлээ. Энэ жил Хянган аймаг нүүрстрэгчийн хоромтол нэмэх олон ичилсэн талбай үжигдийг шинжилэлтэй байгуулж Аршаан хотын Дөрөл ойшгуун талбай зэрэг улсын төсвийн 4 нүүрстрэгчийн хоромтлын төслийг голдогтой ахиулсан байна. Аршаан хот амихан бүтээгдэхүүний өртгийн улируулалтын жамыг өргөтгөн чанар сайтай нүүрстрэгчийн хоромтлын эх баялаг улируулалтыг ахиулсан байна. Өвөр Монгол 3 умартыг алсалж улсын умарт орны талбайгаар хамгийн их төрөл жилээр хамгийн бүрэн амихан чадвахад орон байж бүх орны ойшгуун нутаг улчээр нуг гажрын талбайгаар бүх улсын 1-р 2-р болоод 4-рт байрлаж нүүрстрэгчийн хөмрөгийг бүрэлдүүлэн нүүрстрэгчийн хоромтлын аж ахуйг хөгжүүлэхэд онцгой давалга болоод нөөж хүчнэтэй. Төрийн явдлын хорооноос Өвөр Монголын чанарлах хөгжилтийг ахуулж дундад улсын маягийн одоогчлолтын шинэ хуудсыг чармаан бичгэлэх тухай саналыг дурдан Хөдөнбөр Хянган аймаг Улаанхат хотын амихан бүтээгдэхүүний өртгийг биелүүлэх тогтцыг сөвөгчлөхийг дэмжинэ гэсэн байна. Өвөр Монголын ой, өвс, нуг гажир нүүрстрэгчийн нөөцлөлтийн хэмжээ 105 дуншуур тооноос дээш хүрч бүх улсын 2-р байрлаж ойшгуун нутаг улчирын нүүрстрэгчийн хоромтлын бүтээгдэхүүний хангаалгын суур тасралтгүй бэгдсэн байна. Нүүрстрэгчийн хоромтлын солиж байгаас гадна Өвөр Монгол бас энерги амихай жугаачилж ирэх талд амихан өртг нь хөгжилтийн өртөг тийш хөгжихийг биелүүлсэн байна. 8 сарын 13-ны өдөр Баяннур хотын урдын өмнөд хошууны нэгэн 200 түмэн киловаттын гэрэл чингийн эдэс часах суурин нэгэнт 200 гаруй өдөр тогтун ажилласан байна. Хянан хэмжилтийг үндэслэвэл төслийн жилийн чахалгаан гаргах хэмжээ 29-6 дуншуур киловатт чаа хүрч бараг 90 түмэн тонн баримжаат нүүрс арвилсантай тэнцэж 268 түмэн тонн нүүрстрэгчийн давхарчлалын гадагшлуулалтыг багасгасантай адил. Өвөр Монгол бас Хөдөнбөр Хянган аймаг Улаанхат хот зэрэг гажрын урчлан үйлдвэжүүлж туршихыг дэмжиж амихан эх байлгаас амихан аж үйлсийн олон ичилсэн улируулалтын зам суугахтай сөвчлөлт хийхийг ахиулсан байна. 3 умартын инженерэн жиж ойшгуун аж үйлсжилт зэрэг төслөөр дамжиж онцлогт ойн жимс ойшгой дэх эмийн материал эдэн зэрэг онцлогт аж үйлсийн хэлхийг уртдахын нөхөрлөх хүчрхэгжүүлэхийг дэмжиж аж ахуйн үйлдвэрлэлийн чадварыг дээшлүүлсэн байна. 8 сарын 14-ны орой дундад улсын утга урлагийнхны холбоо өөр түнс хорны намын хорооны ухуулах хэлцээс жолоодож дундад улсын утга урлагийн сайн дурчдын нийгэмлэг Өвөр Монголын утга урлагийнхны холбоо Өвөр Монголын өөр түнс хорны соёл жугаачлын тэнхэм Ордос хотын намын хорооны ухуулах хэлцээс хамтран эрхэлсэн суурийг бэхжүүлэх инженерэн болох Нутгийн дуу Хангин нам 2026 оны бүх улсын үжүүлэг тоглолт Ордос хотын Өжиг хороо хошуунд эхэлсэн байна. Дундад улсын утга урлагийнхны холбооны намын дугуулангийн гишүүн дэд тэргүүлэгч Шүүжи нарын газрын Шүүжи Жүүди Өвөр Монголын өөртөө яс хорны намын хорооны байнгын гишүүн ухаагуулах хэлцийн дарга Боошенхва ажиллагаанд орж байна. Өвөр Монголын соёлын ажиллагааны удирдлагын чухал уулга болсны хувьд үжүүлэг тоглолтод бүх улсын 31 мууж орон хот болоод Шинжангийн үйлдвэрлэл бүтээн байгуулалтын нэгдмэл армийн 49 ангийн нийт 1000 гаруй хүн оролцож соёл жугаачдын үжүүлэг төвлөрүүлэн дэлгэн үжүүлэх зэрэг хэлбэрээр шилдэг соёлын эх баялагыг үндсэн шатанд шууд хүрэхийг ахиулах болно.
Энэх бүх улсын олон түмний утга урлагийн ажиллагаа өвөр Монголд нутагчсан 3 жилийн турш ард одныг ямагтай гол тоглогч болгохыг баримтаж үндсэн шатны олон түмний оюуны амьдралыг үргэлжлэн баялгажуулж хөдөө тосгоны соёлын хөгжил мандлыг хүчтэй түлхэн ахуулв. 8 сарын 15-ны өдөр бол Япон дундад улсад нөхцөлгүйгээр бууж өгсөн 81 жилийн ой болно. Өвөр Монголын ил газрынхан нөхцөн баатарчуудаа дурсгах хүмүүжлийн ажиллагаа өрнүүлж, хувьсгалын үргэцэн баатарчуудаа хамтаар гашуудаж, сахин бараалж, харилцаа хавсралчин, бүлхэмдэл давшилтын хүчрхэг их хүчнийг нэгтруулж байна. 8 сарын 12-ны өдрийн Шинхua хорооны мэдээг үндэслэвэл дунддыг төрөмхөлсөн Япон цэргийн 731 цэрэг ангийн ялын гэрч нэмэгдсэн байна. Уулын 731 цэрэг анги, хайларын салуур ангийн манжуурын 543 цэрэг ангийн эрүүл хамгааллын нэгэн цэргийн 70 гаруй минутын Иран Японы цэрэг хэмээн живсэг хэрэгсэн асуудлыг шалгаад улам их гэрч хангажээ. Уулын 731 цэрэг ангийн хайларын салуур ангийн зүүн хэмжүүгээс бараг 30 км зайтай Уланбэр хотын өвөн хүнснээ өөртөө зэс хошуунэ Баян хааны хорт хийгэн туршилтын талбай өнгөрсөнд манан хийд бүрхэгдэж тоо томшгүй хүчээр бэрх болон эсэргүүцэл тэмцээнэ эргчүүллийг ачаална. Энэ хэсэг газар нь өнгөрсөнд Японы Гуандун цэргийн 516 цэрэг анги, 731 цэрэг анги, нэг тэгтэг цэрэг анги зэрэг хорт хий бактарын цэрэг анги, цагуур, танк цэрэг, уяг цэрэг зэрэг олон цэрэг анги холбоосон хэмээн живсэг тоногийн туршилтын газар байжээ. Японыг эсэргүүцэх ширгуу хатуужилтай дайны үед тоогүй олон хувьсгалын баатарчууд эрс тасархай итгэл зориг, чучилтгүй эрлэхэг баатарлаг сөс зэргээр Японтэй тэмцэж халуун эмаран улс орныхан нэр хүнд болон үндэсний тусгаар тогтнолыг хамгаалсан байна. Энэ хэд өдөр өвөр Монголын ил газрынх нь олон хэлбэрээр дурсган хүмүүжүүлэх ажиллагаа зохион байгуулсан байна. Дундад улсын өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орны голдлогтой өөрчлөлтийн туршилтын чигийн үүрэг болсны хавьд Хохот бомбд, Орон хотын Төмөр замын бомбтонд хилээр орж ирэх жисийн нарилах өдрийг бомб болоод бараа буулгах газар холбоолон хинэ хэмжиж, хинэ хамаарах завгрыг сүүгчлэн, ажлын өвчийг дахин тохируулж, хэсэг хуваан хинэ хамаарах зэргээр дамжаад уурхайн бүтээгдэхүүнээ хилээр өнгөрөх цагийг богиносгож, аж ахуйлын өөрийн өртгийг бууруулсан байна. Орон хотод Төмөр замын бомбын ажлын тойрогт жисийн баяжмалж өвөрсөн гал тэрэг хилээр орж ирэхэд бомбын ажилтнаас бараанд байчаалт хийж байлаа. Өнгөрсөнтэй адилгүй нь хоёр төрлийн аюулгүйн байчаалтын өнгөрөөснөө дараа энэ бүлэг жисийн баяжмалыг бомбтод үлдээж хөв авах чухалгүй шууд бараа буулгах газрын бомб руу шилжүүлэн жөвөрж болно. Жинчуан түнгүй бараан жөврийн орлогч аржаачин Ян Юнжин хэлэхдээ одоо 9 чахта байчаалт хийвэл 10 чахт бараагаан шилжүүлэн жөвөрж болно. Өнгөрсөнд 3-4 өдөр хүлээдэг байсан гэжээ. Хилээр орж ирэх жисийн баяжмалыг бомбт болоод бараа буулгах газар холбоолон хянаа хамаарах жавгар нь голдуу өнгөрснөө хилийн бомбт дэх хянан хэмжиж хянан хамаарах явцыг салгаж хорт элементийн хянан хэмжилт хатуу биет хаягдмал ботсон байчаалтын хөв авах ажлыг бараа буулгах газрын бомбд хийдэг болсон байна. Одоо Жунюан Хуанжин Жинчуан түнгүй зэрэг 4 голдлогтой аж ахуйлыг холбоолон хянан хэмжиж хянан хамаарах хөвчөнд жагсаасан байна. Шин жавгарыг хэрэглэснээс аж ахуйлын нөөцлөл бараан гүйлгэнэ өртөгөө их хэмжээгээр буурж Жинчуан бүлгэлийн түнгүй компаниар жишгэлэхэд 1 тонн жисийн баяжмалаас 115 төгрөгийн зардал ариулах болно. Эрен бомбын ажилтан Сүнораны ярахаар өнгөрсөнд эрен бомбоор орж ирэхээс үйлдвэр хүртэл 11 хоногоос 15 хоног хэрэгсдэг байсан. Энэх жавгарыг хэрэглэснээс 5-аас 7 хоногтой бол болчихно. Дээр хагас жилд энэх жавгарыг хэрэглэж хянан хэмтсэн жисийн баяжмал 10 чиг 9-6 түмэн тонн хүрч адил хугацаанаас 125-аар нэмэгдсэн гэжээ. 7 дугаар сарын сүүлч болтол энэ жилийн эрен бомбын хянан хэмтсэн жисийн баяжмал 11 чиг 5-3 түмэн тонн хүрч барааны өртгөн 3 чиг 5-7 дуншуур доллар хүрч адил хугацаанаас тус 150 болоод 190 чиг 5-аар нэмэгдсэн гэжээ. Энэ жил өвөр Монголын чахалгаан хүчнээс салаа мөчөр хурд чаан төрөгдөхөж бодолтын хүчин цэвэр чахалгаанаа иж бүрдүүлэх инженеринг бүх талаар төрөгдөхөн бүх хэлхээгээр төвлөрүүлэн үйлчлэг хийж бодолтын хүчнээ төслийг хөгжүүлж байна.
Одоохонд дундад улсын банкийн даатгалын итгэмжийн тоо баримтын төвийн иж бүрдсэн чивэр чиглэлгааны төсөл нь шувталтын шатанд орж, улаан чавын чиглэлгаан ангах компанийн ажилтад 110 кВт-ын чиглэлгаан хувьсгуурын өртөөний тойронд чиглэлгаан хүрэхгээс өмнөх бүх талын байцаалт болоод тохируулан турших ажлыг өрнүүлж байна. Төсөл нь 2025 оны 7 дугаар сард ажил эхэлж, жишилдээр 8 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад орох болно. Дундад улсын банкийн даатгалын итгэмжийн 110 кВт-ын чиглэлгаан хувьсгуурын өртөө бол дундад улсын банкийн даатгалын итгэмжийн биеийн дааж бэл оруулсан өндөр баримжаагаар төлөвлөн байгуулсан чиглэлгаан хүчнээ иж бүрдүүлэх төхөөрөмж болно. Энэ нь голдуу банкийн даатгалын итгэмжийн тоо баримтын төвд тогтун чиглэлгаан ангах болно. Бодолтын хүчнээр хөрөг эвдлийг нэг л удаад гүйцэтгэх тусгай үйлчилгээний тогтцын тойронд улаан чав хотын чиглэлгаан хүчнээ салаа мөчир ванрун доор нүүрстрэгчд тоо баримтын төв зэрэг олон бодолтын хүчний аж ахуйлын чивэр чиглэлгааны иж бүрдсэн төслийг жиргээр ахиулж, бүх хүчнээрээ бодолтын хүчин болоод чиглэлгаан хүчнээ холбоолон хөгжихийг ахиулж байна. Өвөр Монгол баруун биеийн чиглэлгаан торжлын бүтчийн дэс дэвшгийг түргэн ахиулж, өөртөө нисхорны бодолтын хүчний аж үйлсийн хөвчөөжих, эрчимжих хөгжилтэд найдвартай чиглэлгаан хүчнээ тулгуурлал хангаж байна. Өндөр харьцлын чивэр чиглэлгааны хангалга тохируулж болох үеч бодолтын хүчинд түшиглэн, одоохондоо өвөр Монгол чивэр энергийн хангалга, бодолтын хүчний аж үйлсийн төвлөрөл, тоочилсон үйлчилгээний гадагш дамжуулах бүрэн бүтэн аж үйлсийн хэлхээжлийг амжилттай байгуулж, салхи гэрлийн их баялагын давуулгийг бохирдлгүй бодолтын хүчнээ гол өрсөлдөх хүчин болгон хойруулсан байна. Дундад улсын өвөр Монголын чулуут арилжааны туршилтын орны төрийн бодлогын дагуулг болон дундад Монголын Эрен хот Жамын үүдийн хил сундалсан аж ахуйн хамжилчааны тойргийн байгуулалтаар тохиол болгож, Эрен хот болон Монгол улсын Жамын үүдийн хоорондох хил сундалсан нэг өдрийн жугаачлын шугам жинхнээр нэвтэрчээ. Хоёр газар нь 9 км зайтай. Жугаачлын шугам нь дөгөм дут боомт өнгөрөх, хил хязгаарын үжимс сонирхох, гайлаас хөлтрүүлсэн бараа авах зэрэг онцлогтой. Жугаачигсад суугаал ардын үнэмлэн авч, хил хязгаарын жугаачлын хийрхэмтэй жугаачлын компанид нэр мэдүүлүүл болчихно. Жугаачлын хөвчөн Монгол улсын Жамын үүд хот болоод Жамын үүдийн чулуут арилжааны туршилтын орныг багтаана. Ойрд өөртөө яс хорны аж үйлдвэр мэдээж ангицлалтын тэнхэм 2026 оны бүх орны мэрэгжлийн тоног төхөөрөмжийн анхдагч суур жижиг жангалгийн сэлвэг тоногийн анхдугаар бүлэг бүтээгдэхүүнийг үнэлэн тогтоох нэрсийг нийтэлжээ. Өдөрт 300 тонны төмсөн чардуул үйлдвэрлэх авточлсан үйлдвэрлэлийн шугамын иж бүрдсэн машин төхөөрөмж зэрэг 9 жилийн бүтээгдэхүүнийг үнэлэн тогтоосон байна. Оюунч үйлтгэл, уурхай машин төхөөрөмж, шинэ энергийн иж бүрдүүлэх машин төхөөрөмж зэрэг олон хүрээх хамарчээ. 8 сарын 10-ны өдөр G1816 Ухай хотын Баян тухайгоос Шизуйшан хүрэх хурдны жамын хатан голын ончих хөөргийн хашлах сундалсан хөөргийн баруун тал дэх дунд алгасныг амжилттай холбож, Баян тухайн хатан голын ончих хөөргийн хашлах сундалсан хөөрг бүх шугамар нэвтэрсэн байна. G1816 Ухайгаас Маачин хүрэх хурдны жамын Ухайн Баян тухайгоос Шизуйшан хүрэх инженерингийн бүх хурд нь 18.76 км. Ерөнхий бэл оруулалт нь 23.8 дуншуур төгрөг. Энэх төсөл нь баруун хойд орныг дунд бие, зүүн биеийн аж ахуй хөгжсөн оронтой холбосон чухал жөөврийн зам шугам болно. 8 сарын 14-ний өдөр Өвөр Монголын өөртөө нис хорны 16 дугаар хугацааны баян тамирын чуглааны олон улсын маягийн бүхий уралдаан өндөрлжээ. Уралдаанд эрэгтэй сонгодог маягийн бүх, эрэгтэй эмэгтэй чөлөөт бүхийг 9 дугайлан хуваа явагдуулсан байна. 800 гаруй талбар уралдаанаар дамжаад 66 алтан медаль тодорсон байна. Ойрд дундад улсын газар шинжилгээний их сургуулийн Гүүшэ Шан Жан Юмми профессорын бүлхмийнхэн улаан хадаас илрүүлсэн шинэ хөдрийн уурхай нь олон улсын хөдрийн уурхайн судалгааны нийгэмлэгийн шинэ уурхайг нэрлэх болоод төрөл ангилагч өвлийн зөвшөөрлийг олжээ. Шинээр илрүүлсэн хөдөрт мөнгөнөө уулгатж жууны 51 чиг тав хүрч аж үйлдвэрт ашиглах өртгөн маш өндөр. Үнэ зэргээр мөнгө чайр зэрэг олон төмөрлөгт уурхайн бүрэлдэхүүн судалгаанд маш чухал шинжлэх ухааны ач холбогдолтой юм. Мэдээ нэвтрүүллээ. Баярлалаа.